Тийм ээ гэж байна. За тэгээд 20 минут. Оюун толгойтой холбоотой асуудал. Тийм. Ерхий сайдад асуулга юм уу тийм? Тийм, ерхий сайд асуудал. Оюун толгой дээр нэлээд хэдэн асуудлууд байгаа. Маш чухал. Ерөөсө хөндөгдөхгүй байгаа том асуудал байна. Ойлгон гэрээ л үү? За юу гэлчтэй? Ер нь оюутлогоо ончтой холбоотой. Оюутлогоо одоо онтре гэдэг онтре. Нэгсэнд оюутлогын бүлэг ордын 30% оногдох одоо онтре вебсайт компани онтре эзэмшилд байгаа лицензтэй холбоотой гэсэн. За бас хэд хэдэн асуудал байгаа. Ер нь оюутлогоо ч айгүй том л доо. Америкийн компани. Тийм. Тэр нэг хэсэг нь ихгүй. Оюутлогын бүлэг орд чинь 5 лицензтэй байдаг л да. Тэрний 2 нь оюутлогын нэр дээр байдаг шүү дээ. Онтре гэдэг ондоо компанийн нэр дээр байдаг байхгүй. Тэгээ тэр чинь одоо бүлэг ордын баг нийт нөөцийн 30% эргэж байгаа байхгүй. Тэр чинь маш том. Яг гоо тэр хоёрхан сая жишэлтэй. Тийм нийт нөөцийн 30% гэсэн үг байхгүй. За яагаад одоо за тэр үндэсний төлөө зэрж явах шүү. Тэрхээр хамт хэлчихдэг хүн. Орцсон уу те? За тэгээд за та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За оюун толгойн гэрээ, за оюун толгойг тойрсон асуудалтай холбоотойгоор за улсын их хурлын одоо бүрэн эрхийнхаа хүрээнд за Монгол улсын засгийн газарт ерөнхий сайдад дараах одоо асуултыг тавьж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас яригдчихсан асуудлын нэг бол яг оюун толгойн бүлэг ордод хамаарах одоо онтре компани дээр хамаарах 2 лицензийн асуудал юм л та. Тэгэхээр өнөөдөр оюун толгойг том бүлэг ордоор ингээд аваад үзэх юм бол ер нь одоо 5 үндсэн лиценз одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг. За үүний 2 тусгай зөвшөөрөл бол онтре гэсэн одоо Канадын хөрөнгөний биржээр гарсан компани дээр бүртгэлтэй байдаг. Тэгэхээр саяхан 2024 оны 12 сарын 19-нд гэхээр ойролцоогоор нэг 4 сарын өмнө Канадын Ванкуверийн арбитрийн шүүхтэр нэгэн шийдвэр гарсан л та. Тэгэхээр тэр шийдвэрээр юу гэсэн бэ гэхээр онтре оюун толгой хоорондын одоо 2005 онд хийсэн гэрээгээ албажуулах үүрэг хүлээсэн. Тэгэхээр энэ одоо хүртэл бас албажаагүй явсан гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр онтре компани эзэмшилд байгаа 2 лицензэд оюун толгойн нийт бүлэг ордын нийт нөөцийн бараг 30 гаруй хувь хамаардаг одоо нэлээд тийм одоо ач холбогдолтой гэсэн үг. Тэгэхээр үүн дээр Монгол улсын засгийн газар за Монгол улс хувь эзэмшлийн хүрээнд яг тэр онтрегийн 2 лиценз дээр байгаа баялаг нөөцийн хэдэн хувь нь хамаарах вэ гэдэг асуултандаа одоо маш ойлгомжтой хариулт авах хэрэгтэй. Тэгэхээр ер нь оюун толгой дээр энэ онтре дээр хамаарах оюун толгойн бүлэг ордын нөөцийн 30% хамаарах энэ 2 лиценз дээр одоо онтре болон Rio Tinto компанитай одоо хамтарсан хилцээрт орох хэрэгтэй. За тэр нь одоо тусгай амнаатаар байна уу эсвэл одоо хувь эзэмшлэр байна уу үнийгээ бол санхүүгийн модель дээр гаргаад олон хувилбараар тооцоод
засгийн газар одоо хилцээртэй одоо ойлгомжтой болгож Монгол улсын одоо эрх ашгийг энэ дээр бас хамгаалах ёстой гэж үзэж байгаа. За хоёрдугаарт бас татварын асуудал байгаа. За 2013-аас 15 оны хооронд 377 тэрбум төгрөгийн татвар алдан Монгол Улсын засгийн газраас бол оюутлогоо дээр ногдуулсан. 16-аас 18 онд 649 тэрбум, 19-ээс 20 онд 279 тэрбум, нийтдээ 13-аас 20 оны хооронд бол 1.3 их найд төгрөгийн татварын одоо маргаантай асуудал байгаа. Саяхан 2025 оны 1 сарын 22 буюу 3 сарын өмнө Australian Financial Review гэдэг одоо нэр бүхий олон улсын хэвлэлээр одоо Rio Tinto компани Монгол Улсын засгийн газарт энэ татварын маргааны асуудлаар $295 сая буюу 814 тэрбум төгрөгөөр татвараа тооцоолъё гэсэн одоо саналыг өгсөн гэж мэдээлсэн байна. Тэгэхээр Монголын талаас нэхэмжлэн 1.3 их найд Rio Tinto компаниас тэр Financial Review сэтгүүл дээр гарснаар бол 814 тэрбум гэсэн байгаа. Тэгэхээр энэ дээр Монгол Улсын засгийн газар эцэслэн шийдвэрээ гаргаснуу дэлгэрэнгүй мэдээллийг авах хэрэгтэй байгаа. За 3 дугаарт нь бол ер нь үндэстэн дамсан корпорациуд дээр Rio Tinto компани гэлтэхгүй те одоо олон улсын одоо үн шилжилтийн механизм буюу transfer pricing үн шилжилтийн механизмээр одоо татвараас үндэстэн дамнаг зайлсхийх явдал бол одоо байдаг. Тэгэхээр за үүнээс сэргийлэх хүрээнд бол Монгол улсаас 2012 онд одоо оюу толгой компани Нидерланд улсын одоо офшор бүсэд тооцогддог Нидерландын Вант улсад харьяалагддаг компани дээр бол бүртгэлтэй байсан. Тухайн үедээ бол Монгол улс Нидерланд улстай давхар татварын гэрээтэй байсан. Энийг 2012 онд яг энэ үндэстэн дамсан татвараас зайлсхийх хүрээнд бол цуцлсан байдаг. За үүнээс улбаатаагаар бол бид нэр татварын маргаан өрнүүлэх одоо нэгсэндээ боломж нэгдсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр саяхан 2023 оны 12 сард оюу толгой компани тэр Нидерландын Вант улсад байсан офшор бүсэд байсан толгой компаниас Монгол улсын давхар татварын гэрээтэй Сингапур руу шилжүүлсэн байна. Сингапур руу шилжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр үүн дээр ямар нэгэн одоо үндэстэн дамсан татвараас зайлсхийх тийм одоо үн шилжилтийн механизм дахиад үйлчлэхгүй гэсэн эрсдэл гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ эрсдлийг хамгаалах хүрээнд Монгол улсын засгийн газраас бас ямар ажлуудыг хийж байгаа вэ гэсэн асуултыг бас тавьж байгаа. За бас нэг том асуудал бол оюу толгой 2009 оноос 2025 оны хооронд нийтдээ бараг 18-аас 20 тэрбум төгрөгийн зээл тавьжтэй маш том бүтээн байгуулалтыг явуулсан. Оюу толгой компани бол олборлагчоос илүү бүтээн байгуулалтын том мега төсөл одоо хүртэл явж ирсэн. Өнөөдөр оюу толгой дээр ойролцоогоор нэг 5,000 орчим үндсэн ажилтнтай гэхдээ энэ бүтээн байгуулалтын одоо туслан гүйцэтгэгчээр 20,000 гаруй залуучууд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт 25 онд дуусаад тогтвортой уул уурхайн компани руу шилжиж байгаа ийм шилжилтийн үе дээр одоо яг одоо энэ асуудлыг хүндэж тавьж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр оюу толгой бүтээн байгуулалтын компаниас бүтэн олборлагч тогтвортой олборлагч компани болгож шилжихэд тэр 20,000 туслан гүйцэтгэгчээр ажиллаж исэн компаниудад урд өмнө нь байсан шиг тэр ажил байхгүй болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хүний нөөцийн хувьд энэ шилжилтийн үед ямар хүний нөөцийн бодлогыг бид нэр хэрэгжүүлэх ёстой. Монгол улсад анх удаага ийм том мега төсөл дуусаад тогтвортой одоо олборлагч руу ороход энэ бүтээн байгуулалтын дээр хүний нөөцийн маш том шилжилтийн стратеги шаардлагатай гэж харж байгаа юм л да. Тэгэхээр энэ стратеги дээр ямар нэгэн одоо алхам хийгдэж байгаа юу? Энийг бол төрөөс ямар нэгэн бодлогоор стратегиор зохицуулах зайлшгүй шаардлага үүсэж байна гэж харж байгаа. За 3 дугаарт бас нэг чухал асуудал бол оюу толгой компани урд нь бол Turquoise Hill гээд Канада болон Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй олон нийтэд нээлттэй компани байдаг байсан. Тэгэхээр олон нийтэд нээлттэй компани гэдэг маань олон нийтэд мэдээлэл нь илүү нээлттэй байсан. 2022 оны 12 сард Rio Tinto компани Turquoise Hill компанийг хувьчилж авснараа энэ олон нийтэд нээлттэй байсан мэдээлэл хаалттай болсон. Тэгэхээр оюу толгойн сүүлийн бараг 10 хэдэн жил явж байгаа маргаанд бол мэдээллийн тэнцвэргүй байдал, мэдээллийн ил тод байдал бол хамгийн том асуудлыг дагуулсаар ирсэн. Тэгэхээр энэ асуудлыг нэгдүгürt шийдэх хүрээнд за мөн одоо үндсэн хуулиар болгогдсон байгалийн баялагийг илүү олон нийтэд хүртээмжтэй хуваарлах хүрээнд ч гэсэн сайн засаглыг
нэвтрүүлэх хүрээнд за оюут толгой компани тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах одоо зайлшгүй шаардлага нь бас өнөөдөр үүссэн гэж харж байгаа. Өнөөдөр энэ шилжилтийн үетэй холбоотойгоор оюут толгой компани өнөөдөр тэр нь Монголын засгийн газар 34%-ийнхаа тодорхой хэсгийг байна уу эсвэл Rio Tinto-той компанитай хамтраа тодорхой хэсгийгч байна уу ямар нэгэн байдлаар хоорондын хамтын тохиролцоогоор Монголын хөрөнгийн биржээр арилжаалах ёстой. Монголын хөрөнгийн биржээр арилжааснараа маш олон давуу талууд бий болно гэж харж байгаа. Нэгдүгürt нээлттэй компани болно. Олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай болно. Хоёрдугаарт оюут толгойн мэдээллийг зөвхөн одоо Эрдэнэс оюут толгойч гэдэг юм уу төрийн өмчит компани хэмжээнд бид нэр анализ хийх биш, хөндлөнгийн одоо шинжээчдийн мэдээлэл, Монгол шинжээчдийн мэдээлэл авах тэр боломжийг нь бид нэр хөрөнгийн биржээр нээлттэй компани болсноороо нээж өгөх ёстой. За мөн одоо яг үнийг хэлэхэд Turkish Hill компани одоо Канадын хөрөнгийн биржээр хахад Монгол хүн тэндээс хувьцаа худалдаж авах гэдэг нь бол дэндүү хол байсан. Харин Монголын хөрөнгийн биржээр арилжаалах юм бол оюут толгойн ашигаас бас хөрөнгийн биржээр дамжуулаад олон улсын жишгээр бас хүртэх энэ боломжийг бас бид нар олох ёстой гэж бас үзэж байгаа. За мөн одоо Улсын хурлын 2021 онд батлагдсан 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 76 маргаан дагуулсан 76 бүтээн байгуулалтан дээр одоо хөндлөнгийн аудит хийнэ гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ хөндлөнгийн аудитын дүгнэлттэй танилцах бас асуултыг бас одоо ингэх Монгол Улсын засгийн газар тавьж байна. Тэгээд та бүхэнд асуулт байна уу? За асуултыг та бүхэндээ бас нээлттэй бас энд үлдээх болно. За оюут толгой бүлэг 5 лицензтэй үүний 2 компани эзэмшиж онтрэ тий. Тэгэхээр энэ яаж аваад тэр компани дэрийг шилжүүлээ. За. Энэ тав сая засгийн газар хилцээр хийх хэрэгтэй гэж байна. За. Энэ бас нөгөө одоо яригдаад байгаа төрний үйл шиг бас тийм гараар явсан юм уу? Тэр компани яаж аваад гадаадын компани оюут толгой бүлэг ордын одоо лиценз явуулсан. Тэр яаж тийг юу тахаа. Тэгэл байх уу. За зөв. Тэгэхээр яг энэ миний асуултын үндсэн гол асуултын нэг нь яг энэ оюут толгойн бүлэг лицензтэй холбоотой. Оюут толгойн бүлэг орд дээр 5 үндсэн ашиглалтын лиценз байдаг. За үүний 2 нь одоо жавхланд шивэ овоо гэсэн 2 лиценз байгаа юм л да. Шивэ толгой гэсэн. Энэ 2 лиценз бол 2005 оноос хойш Онтре гэсэн компани дээр анханасаа байж ирсэн лиценз юм. Тэгэхээр Онтре оюут толгой 2 хоорондоо одоо хамтын ажиллагааны гэрээ хийсэн боловч тэр нь албахгүй одоо хүртэл явсан байна. Тэгэхээр Канадын одоо арбитрийн шүүхтэр ямар шийдвэр түрүү жилийн 12 сард гарсан бэ гэхээр Онтре болон оюут толгой одоо Rio Tinto компани тэр хамтын ажиллагааны 2005 онд хийсэн гэрээгээ албажуулаа гэж үүргэжүүлсэн байна. Тэгэхээр энэ дээр Монгол улсын ашиг сонирхол шууд бас хамаарна гэсэн үг л дээ. Тэгэхээр Онтре тэр оюут толгой нийт бүлэг ордын нөөцийн 30% нь хамаарах энэ 2 лиценз дээр яг үнэхээр Монголын тал яг ямар хувь эзэмших үү, ямар амнаад авах уу гэдэг нь одоо хүртэл тодорхой бос явж байна гэсэн үг юм. Тэгэхээр энийг бид нэр эзлэх ёстой. Аль дөрвөн арбитрийн шүүгээр оюут толгой болон энэ Онтре компаниуд энийг эзлэе гэсэн шийдвэр гарч байгаад Монгол Улсын засгийн газар энэ дээр одоо хүртэл одоо байр суурь илэрхийлээгүй байна л да. Тийм учраас энэ нэгэнтээ оюут толгой бүлэг орд тэр чигээрээ стратегийн орд учраас үн дээр одоо үндсэн хуулийн 6-гийн 2 болон ашигт малтмлын хуулийн 5-ын 3, 5-ын 5 зааснаар Монгол улс 34% байна уу, тусгай амнаатаар орлуулна уу, ямар нэгэн хувь эзэмшил байх ёстой. Тэгэхээр энийг тодорхой болохгүй бол оюут толгойн бүлэг ордын 30% дээр ногдох, нийт нөөцийн 30% дээр ногдох 2 тусгай зөвшөөрөл дээр одоо хүртэл ойлгомжгүй байдал байна гэсэн үг юм. Энийг тэгээ яаж аваа энэ компани авсан бэ тэгээ? Бүр 2005 онд нэгсэндээ Rio Tinto Монголд орж ирэхээс өмнө энэ ерөөсөө оюут толгой дээр нэгдэггүй тэр үед тэр 2005 онд Онтре компани энэ 2 лицензийг эзэмшдэг байсан. Бүр тийм. Тэгэхээр 20 жилийн турш Онтре компани эзэмшил байсаар ирсэн гэсэн. 20 жилийн турш оюут толгой энэ компанитай яг хилцээрээ албажуулахгүй үдийг хүрсэн байсан гэсэн үг. За тэгээд хоёрд нь бол маш бас энэ дэр нэг чухал одоо санал болгож байгаа зүйл бол оюут толгой компани Turkish Hill гэдэг компани эзэмшдэг байсан тийм. Энэ бол Канада болон Америкийн хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалдаг компани учраас мэдээлэл нь нээлттэй байсан. Гэхдээ Rio Tinto компани тэр компанийг нээлттэй компанийг 2022 оны 12 сард 3.1 тэрбум доллараар худалдаж авсан тийм үү. Тэгээ ингэснээр хаалттай компани болоод мэдээлэл нь хаалттай болчихж байгаа юм л да. Тэгэхээр одоо Монголын хөрөнгийн биржээр оюут толгой гарах цаг нь болсон. Монголын хөрөнгийн биржээр оюут толгойн тодорхой хувь гарч Монгол улсад нээлттэй компани
одоо болох цаг нь болсон гэж үзэж байгаа. Ингэснээр Монголын хөндлөнгийн шинжээчид оюу толгой мэдээллийг өөрсдөө анализ хийгээд дүгнэлт хийх ийм одоо боломж нөхцөл нь бүрдсэн гэж харж байгаа. Тэгээ олон нийтэд бас нээлттэй болох хэрэгтэй. Энэ өөрөө ашигт малтамжийн тухай хуулийн 5-6-гийн одоо заалт байгаа. Стратегийн ач холбогдлогын орд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй компани болох хэрэгтэй гэсэн заалтын дагуу оюу толгой үн дээр манлайлал үзүүлэх хэрэгтэй гэж тооцож байгаа. Одоо ийм тэр ийм байна. Одоо оюу толгой компани Нидерланд улсад тий одоо бүртгэлтэй байсан. Нидерланд улсдаа Монгол улс давхар татврын гэрээтэй 2012 онд хүртэл явж ирсэн. Тэр давхар татврын гэрээгээ Монгол улсын улсыг хурал 2012 онд цуцлсан байдаг. Тэгэхээр 2014 оны 1 сараас эхлээд Нидерланд улсдаа давхар татврын гэрээ байхгүй болсноор энэ асуудал шийдэгдсэн байхгүй. Тийм учраас тэр Монгол улсын их хурлын гаргасан шийдвэр л дээ. Нидерланд улсдаа давхар татврын гэрээгээ цуцлж ирсэн. За ингэснээр нөгөө үндсэн дамсан үн шилжилтийн механизмээр хийх ажиллагаа нэг сэргийлж чадсан гэсэн үг. Гэтэл сая 2023 оны 12 сард Нидерландад байсан компани оюу толгой Сингапур улс руу шилжүүлсэн. Сингапур улсад бүртгэлтэй компани руу шилжүүлсэн. Сингапур улсад бол Монгол улс давхар татврын бас гэрээтэй гэсэн үг. Тэгэхээр энэ үндсэн дамсан бас одоо татвараас зайлсхийх тэр үнийн шилжилтийн механизм бас үйлчлэхгүй гэсэн эрсдэл үүсэж байгаа учраас энэ дээр бас ямар арга хэмжээ авах вэ гэдэг засгийн газраас бас тодруулж ийн гэсэн үг. Энэ бас нэг холбоотой судалгааны тодорхой асуудал болж байна. За тэр даваасрын гүшний хийсэн мэдээлэл дээр бол надад яг тэр бол миний огт мэдэхгүй мэдээлэл байлаа тий. Тэрийг судалж үзье. Өөр асуулт байна уу? За тэгээ бас нэг зүйл нь дахиад тодруулаа хэлэхэд оюу толгой Монгол улсын одоо нийт гадаадын хөрөнгө оруулалтын сүүлийн 30 жилийн хугацаанд бараг 80-аас 85% бүрдүүлж ирсэн том бүтээн байгуулалт. Энэ юуроосоо уулуурхан компани хийсэн илүүтэйгээр бүтээн байгуулалтын компани 16 жилийн турш явж ирсэн. Энэ 76 бүтээн байгуулалт маань 16 жилийн турш явж ирсээргаад 2025 оноор дуусгар болж байгаа. Тэгэхээр оюу толгой үүнээс цааш зөвхөн тогтвортой уулуурхан олборлагч компани болно гэсэн үг. Тэгэхээр олборлагч компани болохоор нөгөө туслан гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн 20 мянган ажилчин тий 16 жилийн турш иржсэн ажилчин нэгсэндээ тийм одоо орлогогүй болох ийм асуудал руу орж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол хин нэгэн буруу хийсэлтэй зүгээр шилжилтийн процесс ихгүй. Тэгэхээр энэ шилжилтийн процесс дээр хүний нөөцийн бодлого стратеги зайлшгүй байх ёстой. Тэгэхээр нэг засгийн газраас бас тодруулж байна гэсэн үг. За баярлалаа. Яах нь